Сайн байцгаана уу мөнгө лунаа цогта тавтай морил та бүхнийхээ хүсэлтээр Mary You гэд киноныхоо 3 4 дугаар ангийн гяс яриад үгэй. Хана маань ажилчдынхаа чатыг уншаад амар хурдан яарад чолхи дээр ирснэ. Чи интернетээр од болсон хэмжиндээ гэрлэхгүй гэх юм биш үсттэй гэсэн чинь чолхи. Чи намайг юу гэж бодов вэ? Би тийм хүн биш шүү гэсэн чинь Хана тийм бидтэй тэ гээл манай хоёр ярьжсэн чинь Гэвгийн таалга дуурайад онгойлгосон чинь Эна сайн байна уу? Чи намайг санаж гин үү гээл тэгсэн араас нь Хана гараад ирсэн. Тэгсэн чинь Ина гэд Гэвгинд Кижу гарч ирснээр манай дөрөв санамсаргүй таарна. Тэгснэ Ина маань за байж байгаарай би хэнийг нь дүртэй байх дурггүй гэд нэрийнхаа хуудсыг сагстай жимсийг чолхид өгснөө. За би дөрүүлээд явъя да гэд гарчна. Тэгснэ Ина маань Ханаг хүлээж аваад уулзнаа. Чи үнэхээр 3 жилийн өмнө юу болсныг сонирхгүй байгаа мó гэсэн чинь Хана би сонирхгүй байна дахиж энэ тухай битгий яриарай гин. Тэгсэн чинь Ина чи зүгээр л үннээс айгаад байгаа юм шүү гэсэн Хана маань өмнөх үе дурсна. 3 жилийн өмнө Хана маань ажлаас гарахдаа Киж рүү залхахад Киж утсаа аваагүй. Тэгснэ Гэвгийн үл хөдлөхийн хүн залгаснаа найз залуучин байраа зарах гэдэг нь утсаа авахгүй ахын гэсэн дуудлага санана. Чолхи маань гэртээ ороод Инагийн өгсөн сагстай жимсийг задлсан чинь дотроос нь мөн гараад ирнэ. Тэрийг хараад үнэхээр их гайхна. Кижу болон Ина хоёр хамт зоогийн газар ярилцаад сууж байгаа ба. Ина би нэрээ Ханатай уулзсан. Гэхдээ үнний чинь хэлээгүй битгий санаа зов. Харин оронд нь чи намайг чолхидээ болцуулаад өгөөж төхүү. Би яг дурлцсан юм шиг байна гэт тэгсэн чинь Кижу тэрийн сонсоод үнэхээр их шоолно. Маргааш нь болж Кижу ажлынхандаа Ина болон чолхи хоёрыг болцоолох тухай хэлсэн чинь Хана эрс эсэргүүцнэ. Тэгсэн Кижу яагаад тэр гэж тэр хоёр чинь насанд хүрсэн хүмүүс гэсэн чинь Хана маань тэр хоёр хүний төвшин шаал өөр. Чолхи бол өөр хүн. Тэр Ина чинь ч гэсэн өөр хүн. Тиймээс би эрс эсэргүүцэж гин гэд босоо явчихна. Манай эдийн офис дээр нэг эмэгтэй орж ирснэ. Би 20 настай гэрлэхийг хүсэж байна. Гэтэ миний нөхцөл бол баян хүн байх ёстой. Заавалжгүй баян хүн шүү. Би яаралтай гэрлэх хэрэгтэй. Та нар биний гэрлэх хүнийг олж өг гэсэн шаардлага тавиад яваад өгнө. Ина маань ажил дээрээ байж ах ба чолхи орж ирснэ. Нөгөө дугтуутай мөнгөний нөгөөл энэ хитрхи баг байна. Зүгээр сэтгэл айхад болоо гэсэн чинь Ина маань бүр баярлал аман нар дээрээ гарах нэ. Тэгснэ за би ингэж явлаа гэсэн Ина. Үгүй байж хоёлаа хамт хоол идэ гээл зүгээр гээл чолхи яваад өгнө. Тэгсэн чи Ина яана яг миний сонирхлоо гээл инээгээд үлдэнэ. Кижу маань Ханагийн хуурай агчийн ресторанд нь хуучин зураг хараал нилээн муудчихсан сууж ийн. Тэгсэн чинь Хана ирэх ба хуурай агч чи тэрийг хардаа гээл. Кижу Гэвгинд босч ирснэ. Хана би чамд үннээ хэлээ. Би яагаад чамтай 3 жилийн өмнө гэрлэж чадаагүй вэ гэвэл манай гэр бүл дампуурчихсан. Тиймээс надад итгэл байгаагүй юм. Тиймээс л би байраа зарсан. Чи надтай гэрлэх байсан гэж юу? Би яаж мөнгөгүй чамтай гэрлэх юм бэ гэж хэлээд дасраад унчина. Энийг харсан хуурай агч нь хөөжи босс гэжсэн чинь манай чолхи орж ирээд Киж үүрээд явна. Тэгснэ Ханаг за чи оржээ би зүгээр аваад явчи битгий санаа зов гээл. Тэгснэ Кижуг шууд газар унгаангуудаа чи бит хоёр тийм дотн биш хэмчэндээ гээл чирээд аваад явчихна. Өглөө нь болж Кижус ирсэн чинь чолхигийн хоёр дүүн өвчтөн минь та тайван байгаарэ таны өгзөг нилээн амар шалбарсан байна гэсэн чинь чолхи чи ашгүй сэрцэн үү би чамайг өчтөр шөнө яаж авчрах гэж зовсныг мэдгүй гэсэн Кижу амар хурдан гэрлүүгээ гараагүй чинь чолхи маань Хана тэр хоол авчирснаа. Чи миний хосыг олоход үнэхээр их ажиллаж байгаа ядарч байгаа бэлгүү дээ гэл. Тэгсэн чинь Хана яагсан юм дээ гэжсэн. Чиний дугуй чинь яагаад хаарчихсан? Хар хайрцагч юм байгаа юу? Али би нэг шалгаадахыг гэж чолхи шалгасан чинь хар хайрцагт нь хин нэгэн хүний дүрс харагдана. Ина маань гэрлэх хүсэлтээ ангиатаа бөглөөд аваад ирнэ. Миний гэрлэх хүсэлтэй шаардлаганд бол нэгт бор, хоёрт сайхан сэтгэлтэй, гуравт хүүхдэд хайртай байх ёстой. Яг л чолхи шиг. Ер нь бол чолхи гэсэн чи Хана. Би 3 жилийн өмнө юу болсон тухай дуулсан гэсэн чи Ина. Тийм гэж юу тэгэхээр чи бит хоёрын буруу ойлголцол дуулсан байх нэ. Тэгвэл миний тухай чолхид маш сайхнаар тайлбарлаад өгөөрэй гээл гуугаад явна.
Нөгөө 20 настай эмэгтэй чинь орж ирснээ. Та нар яахлаараа уцаа авдгүй. Би яаралтай гэрлэх эрхтэй байна. Миний гэрлэх хүнийг олсно уу гэсэн хаанаа уулзаад би таны хүсэлтэнд таарсан хүнийг хайж байгаа гэсэн нөгөө эмэгтэй чинь анкетуудыг харж ирсэн нэг хүнийг чеклээд авчина. Хаанагийн маань хуурай агчийн ресторанд тоогооч аавна гэсэн зараар манай чолхий ирчихсэн. Дасцархай хоол хийгээл хүмүүсүүдийг гайхшруулна. Үүнийг харсан хаана болон хуурай агч хоёр чи үнэхээр мундаг юм аа гээл магтана. Манай инаа хөөхий чолхигийн зургийг хараад үнэхээр царайлаг юм аа яаж ингэж төрдөг байна би чолхигоо санаад байна гээл кийжүүд хэлсэн. Кийжүү би ч гэсэн хаанаг санаад байна тэр хоёр одоо хамт байгаа байх та гээл тэгсэн яг үнэхээр чолхи хаана хоёр маань хамт байж гин хаана маань чи баян хүнтэй суувал чамд зүгээр үү гэсэн чолхи маань баян ядуудаа чухал бишээ хамгийн гол нь хүндээ л чухал сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Чи инагийн тухай яриад байгаа хэрэггүй. Тоо хоёр ч онцгүй харилцаатай эздээ гэсэн хаана маань тэр асуудал маань дуусчихсан би буруу ойлгож исэн бэлээ гин. Манай хоёр хамт гэрлүүгөө харьжих ба санамсаргүй шинковтэй таарна. Тэгсэн 20-тай эмэгтэй Жэ гэсэн хүнтэйгээ нууц уулзалт хийж ба нөгөө үнэн би сайхан биетэй эмэгтэй дуртай чамайг харахад чи жоохон мөнгөгүй юм шиг байна гэдэл манай эмэгтэйч босоод явах гэсэн гарнаас нь бариад хоргоогоод тэгсэн манай хэд орж ирснээ тэр залуу нэг сайн болгож өгөөд манай 20-тай эмэгтэйг аварна. Гэрлэлтийн сайт гэж байдаг ба тэрэн дээр таалагдсан хүнийхээ зурган дээр зүрх дарах юм бол болцоо зохион байгуулахыг хүсэж байгаа гэсэн үг. Элэн дээр Инаа маань чолхигийн зурган дээр зүрх дараад "Яана би дарчлаа" гээл баярлна. Хаана маань чолхитой уулзгаж явж байгаад санамсаргүйгээр чолхиг нэг хар хувцастай хүмүүс хар машинд суулгаж явж байгааг харчна. Тэрхэнцэр дээр суусан хүн манай чолхитой уулзан баярлах ба чолхи маань ч өдөөс нь баярлна. Маргааш нь болж хаана маань ямар хүмүүс авсан юм болоо чолхи жоохон эвгүй нуруунд дээрээ нилээн сарвтай мапихантай жоохон холбоотой юм болов гэж бодож исэн ажлынхан газрын хүмүүс хаанаг дуудаад хаана маань л гинт сэрнэ. Нөгөө 20-тай эмэгтэй чинь орж ирэх ба манай багийн ахлагч Кийжүү та бүхэн танилцаарай энэ хүн манай дадлагын ажилтан одооноос бөөндөө хамтарч ажиллах нь байна штэ гэхэд манай эд үнэхээр их гайхна. Кийжүү бид нар маркетингаа өшөө гоё болгох хэрэгтэй юм шиг байна. Та бүхэнд ямар санал байна гэсэн чинь нөгөө дадлагчагч чинь хэдүүлээ сурчлагын самбар хийвэл ямар вэ гэсэн саналыг нь Кийжүү зөвшөөрнө. Тэгснэ манай сайт маань болохгүй ах шиг байна. Та хариуцнараа зохицуулаарай гэд тэтгэврийн өвөөд хэлнэ. Тэтгэврийн өвөө сайт хариуцсан компани руу залгасан чинь нөгөөдг нь холбогдох боломжгүй. Яана би одоо ингэж баларлаа гэсэн манай хаана бид нар туслаад өгье. Та хоёр сайт янзлах хакерч олжээ. Харин жирмээгч опс дээрээ суугаад утсаа ав. Харин тэтгэврийн өвөө нөгөө компани дээр очиж шалгаадах. Харин би алхачийг аргалж өнөөдөр гин. Чолхи маань энэхүү сурчлагын гол дүр. Тэрээр бодогшрон суух ба нөгөө нэг тэрхэнцэр дээр байсан өвөөтэй ярилцсан суун. Тэр өвөө би чамд санаа тавих хэрэгтэй байсан юм. Хүнтэй гэрлэх чинь зөв шийдвэр байна гэхэд чолхи одооноос надад битээ санаа зовоо. Та өөрийгөө л бод гин. Тэтгэврийн өвөө нөгөө сайтны компани дээр очсон үнэхээр хаагдсан байна гэдгийг нөгөөддөө дуулгана. Манай дадлагын ажилтан манай нагад заа хакерчаа хоёулаа тийшээ хамт очиод уулзъя. Үнэхээр итгэж болохоор хүн хэмээн хэлнэ. Ингээд манай жирмээ анаа дадлагчигч хоёр ах дээр нь очиж уулзах ба арай ч үнэ ингэж ятгаж хахуулдан байж ич зөвшөөрүүлнэ. Зураг авалтын талбай дээр Кийжүү хаана хоёр ирсэн. Яа, үнэхээр джентльмен болцсон. Чолхиг мань хараад хаана бүр зоог тусаад "Хүй хаана" гэж дуудаж нэг юм сэрээд. Тэгээд надад зүгээр нөө гэсэн гоё яана чийстэ хөөхөн байна гэл манай чолхи рекламны зураганда нэг л болж өгөхгүй. Тэгсэн чинь найруулагч нь "Хүй тэр эмэгтэй туслаадах та" гэсэн Кийжүү "Үгүй би саналаараа дуслая" гэл манай чолхитэй хамт зураг авахуулаад маш гоё сурчлагын зураг олсон. Офис дээр дадлагчигчийн нагад заах нь ирчихсэн. Манай эд гайхал "За болох нь уу, яах нь уу, юу алж ийн" гээл асуусан. Яг үнэхээр сайт ч юм бол болох юм байна. Би оролдоод үзье заа юу гэл тэгсэн. Манай эд бөөм баяр. Гэтэл гаднаас гинт гэрлэх анкет бөглсөн эмэгтэй орж ирэх ба түүнийг анхны харцаар манай хакерчин ах дурлжин. Жан. Манай чолхигийн сурчлагын зурагт хуудас бэлэн болчихсон. Хаана болон Кийжүү хоёрд үнэхээр их таалагдана. Тэгээд хаана маань тэрийг хэвлүүлж авч яваад чолхид үзүүлээд
Үнэхээр гоё юм гээл жолхий маань баярлаад тэрээр нөгөө зоогийн газарт нь наахаар олоод хаана маань жолхигоос ямар нэг юм болсон эсгийг асуухад жолхий зүгээрээ л гин. Тэгсэн хаана за би чамд итгэж байгаа шүү гэсэн чинь Кижүү хаана руу амар сүртэй харна. Хаана маань ажил дээрээ яаран ирэн хэрвээ чи энэ сайтыг янзлах юм бол би чамайг хүссэн эмэгтэйдээ чинь болзуулж өгье гэсэн манай хакерчны хүч нь орж ирэл амар ажиллаад сайтыг маань зүгээр олох чинь манай тэтгэврийн өвөө ахлагчтай очиод сайт зүгээр болсон гэхэд манай Кижүү тэтгэврийн өвөөг магтана. Орой болж Ина маань жолхигийн ресторанаар ирэн хоол нэхнэ. Тэгснээ яагаад чи намайг зүрх дарсан байхад хариу өгөхгүй байгаа юм бэ гэсэн жолхий маань би саяхан харсан. Гэхдээ чи гэрлэлт юу вэ гэсэн асуултанд яагаад итгэл гэж хариулсан юм бэ хэмээн асуухад Ина маань миний эргэн тойронд дандаа л миний итгэлийг алдсан муухай хүмүүс байдаг. Тиймээс би итгэлд хамгийн их дуртай. Ямарваа нэгэн зүйлийг нуух юм бол тэр чинь буруу ойлголцол болно. Тиймээс би итгэлэл гэж боддог гэд санамсаргүй юм асгасан чинь манай жолхий тэрийг арчиж жагаад манай хоёр ойрцсон чинь манай Ина энийг хардаа миний зүрхний цохид чамаас олж ийм амар хурдан цохилж байна. Тэгэхээр энэ бол чин сэтгэл гин. Ажлын дараа Кижүү маань хаанаг авч үлдснэ. Чи өнөөдөр их ядарсан бах. Тэтгэврийн өвөө туслах гад гэсэн хаана. Та мэдэж байсан байх нэ гээл манай хоёр ажилласаа гарна. Тэгээд хамт алхаж байхдаа өмнөхөө дурсан ярих ба манай хаана одоо өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь үлдээж болох уу? Бид хоёр анх үнэхээр гоё байсан. Одоо бол бид хоёулаа өөрчлөгдсөн. Тиймээс дахиж энэ харилцааг шинээр эхлэх шаардлагагүй гэж бодож байна хэмээн хэлнэ. Тэгээд буцаад яг л өнгөрсөн шигэ ах дүүгийн харилцаатай байцгаая гин. Манай хаана маань гэрлүүгээ явж явах ба хин нэг нь түүнийг дагна. Хаана түүнийг анзааран маш хурдан гүйж зүхтах ба гинт чолхитэй таарна. Чолхиж хаанаг зүгээр үү? За хоёулаа хамт явъя би чамайг хүргээд өгье гэд манай хоёр явцгаана. Маргааш болж манай эд дээр шинэ анкет орж ирсэн байх ба нөгөө хүн нь хакерч ах. Манай эд бөөн шок. Хакерч ах маань чолхий дээр ирсэн. Би үнэхээр ичимхий тотгошооно хүн хин нэгэнтэй харьцах чадамж амар муу гэсэн манай чолхий сэтгэлийн дэмжиж нөгөө аппликейшн дээр нь зүрх даруулчихна. Тэгсэн манай хаана Кижүү хоёр ирээл хүсэл тавьсан нөгөө эмэгтэйн чсэн болцохыг зөвшөөрөж манай эд бөөн баяр. Хаана яана маргааш тэгвэл болцоо зохион байгуулах нэ гэд манай хоёр маргааш болцох ба хоёр биенийгээ хараад үнэхээр их сандарж байна. Тэгсэн манай чолхий хоол авчирч өгнө. Тэгсэн манай хоёр хоорондоо юм ярьцгаагаад би биентэйгээ танилцсан. Би жоохон ичимхий гэсэн нөгөө эмэгтэйн ч гэсэн ичимхий гэж байна. Манай залуу би бол гэрлэлтийг итгэл гэж боддог гэсэн манай эмэгтэй ч гэсэн тэгж боддог. Энэ хоёр хоёулаа нэг үзэл бодолтой, хоёулаа ижилхэн зан араншинтай гэдгээ мэдэлцэн үнэхээр аз жаргалтай байгааг нь харсан манай чолхий болон хаана хоёр маань би бин руугаа лайк гаргаад бөөн баяр. Нөгөө багийнхаа эдтэй хэлээл манай эдж төсөл нь амжилттай болж байгаад бүгдээрээ баярлцгаана. Орой болж чолхий маань хаана дээр ирсэн. Надад нэг хэлээгүй нууц байгаа. Би тэрийгээ чамд хэлье. Чамд итгэдэг болохоор гэсэн хаана бүр гайхаад тэгсэн гэв гинт машины дууд дохоод дураад чолхий маань гүйж очсон нэг л муугаа дүрх. Тэгээд хаана юу болсон бэ чолхий гээд ирсэн. Чолхий шууд л хаанаг тэрж авснаа. Битгий хар гээл кино маань маш игзэгтэй мөч. Тэгсэн чинь хаанагийн маань машин дээр нь зайл гэд биччихсэн байгаа юм. Ингэснээр манай киноны 3 4-р анги нь дуусна. Та бүхэнд маань манай кино таалагдж байгаа бол лайк, сабскрайба дараарай. Луунаа нь маш хурдан дарааж явах ангиудыг оруулнаа. Түгээ чадах хараа түгээцгээе. Бай бай.